Сонсогч та бүхэнд яруу мэндийг дахин хүргэе. Дэлхийн монголчууд АМЖ радио 88.3-аас 7-гийн даваас басан гарагийн 20 цагаас хүргэж байгаа хоолболтол хов зогооройтой шаршуу нэвтрүүлгийн 2025 оны 5 сарын 15-ны пүрэв гарагийн дугаар шууд хүргэж бэлэн боллоо. Студиуд хөтлөгч Чанцаа Ами найруулагчаар ундрахнаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хүүхэд бүрт эрүүл амттан хүүхдийн баярын бэлгийн Багц OG Family, за мөн Жигүүр гараанд группийн хөгжүүлж ээлж төсөл болох New Life Garden хамтран ажиллаж байна. Бэлзүү ханаатай үчимэндээ хүргэе. За бүгд нь үчимэндийг манайхан хов бацгата бэлэн л үсттэй. Билээ. Сайн байна. За өнөөдөр танилцуулах алдартай 44-д ямар их чамар алдартай сонгосон бай. За би алдарт Кимийн гэр бүлийнхнээс. За энэ ганц эрэгтэй гишүүн байдаг. Тэднийд тийм ээ. Гэтэ ер нь тэр эрэгтэй нь арай жоон бусдайгууд бол алдар нэр хүнд арай бага бах тийм. Гэтэ нэг гэр бүлийнхэн шоунд бол оролцдог байсан л та. Тэгвэл тэр хүн яг юу идэх юм бэ те? Яг бусдаасаа яагаад ингэж одоо өөр байдгийг. Ер нь бол холбоос бол би баг байхгүй болчиход байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр талаар л хүргэн те. Роберт Артур Кардашиан Жуниорыг танилцуулах нь өнөөдөр. За ёстой би бол нэг Кардашин гэхээр дандаа л нөгөө нүүрэнд байдаг хэдэн л байгаад байдаг шүү дээ. Игч дүүсийн л одоо мэдээд байгаа шүү дээ. Гэтэл энэ гэр бүлийн цорын гац эрэхтэй нь яагаад ингэ намж юм байгаад байгаа те. Мөрчтэй. Ер нь юу хийдэг юм бэ гэдгийг л хүргэе. Тийм байна. За өнөөдөр танилцуулах алдарт маань бидэнд төгөлдөр хуур болон боловсон эрчүүд драмагаар танигдсан жүжигчин Ким Хан хоёрын тухай танилцуулахаар бэлдсэн байна. Тэгээ манайхан ерөн зур хүргэн нараа шууд таних хөө. Төгөлдөр хуур кино намайг 10 жил тоход нэлээд алдартай кино байсан. Тэгээд өнөөдөр мэдээллийг нь дахиж сэргээж харж байхдаа төгөлдөр хуур киног үзсэн ч лааж ийштэй гэдэг шиг гоё яагаад. Гоё гэхээс илүүтэйгээр надад аягүй тийм инээдтэй санагдсан. Одоогийн яг ингээд цагдж байгаа драматай харьцуулахад тэр үеийн байдал ч гэдэг юм лээ. Өөр л байсан. Урлал орчин нөхцөл нэрээ өөр. Тэгээ илүү тийм хурц драма хийдэг байсан юм болов уу? Би санагдчих надаа. Шууд ингээл цусмас асууруулаад тий. Тэгээ ингээд яг нэг хүн дээр бүх зовлон өөрүүлжтэй гэдээ ярьдаг шүү дээ. Яг л нэг тийм төрлийг санагдчих надаа. Магадгүй яасан зовлон дуустах ингээл өмнөөс нь зовоод идэх гэсэн шүү дээ. Яг зөв. За энэ жүжигчин маань 1978 онд төрсэн Энжел 47 настай жүжигчин байхны. За ингээд ихний баримтанд дуртай дуучнаа харах гэж урлагийн хүн болсон юм байна. За түүнийг романтик комеди жанрын хатан хаан хэмээн хочилдог. 1995 онд жүжигчин өсгөө 10 жилийн сурагч байхдаа тухайн үед эд мандаж байсан Deuce гэж хамтлаг байсан. За тэр хамтлагийн гишүүн Ким Сонжагийн галзуу ганц фэн нэсэн гинэ. Тэгээд нэг өдөр ангийнх нь найз нь сэтгүүл авчираад хүүе чиний нөгөө байнга ирээд идэг дахиж үтээд байдаг Ким Сонжаа сэтгүүл дээр гарчжээ гэдэг сэтгүүлийг өгсөн. Тэгээ харсан чинь зургийнхын доор модель шалгаруулж авнаа гэсэн нэг юм зар байсан юм байна. Тэгээ за ийшээ би ерөөсө зураг өгöd үзье гэдэг дуртай дуучинтайгаа уулзчих юуны магадж бодоод тэнийг мэрэгчлийн зурагчаар авахсан зурагч биш тоглоомын талбай дээр найзаар авахсан зураг явуулсан юм байна. Тэгээ харамсалтай тухайн үедээ тэнцээгүй тэгээд дараа жил нь буюу 1996 онд тэнцээд модельор урлагийн гараа эхлүүлсэн байна. Тэгээ энэ Ким Сонжаа гэдэг дуучны хувьд үнэхээр гоё дуутай. Тэгээ би нөгөө Маражамён гэдэг дуу гэдэг юм а тэр дуунд аягүй дуртай. Гэхдээ энэ дуучны хувьд нэлээд юм учир битүүлэг байдлаар нас орсон дуучин байхгүй юу? Тийм тухайн онд яг 95 нас барж исэн санагдчих шүү. Тэгээд одоо ч гэсэндээ яг гэмт хэрэгт нь хин бэ гэдэг нь тодорхой биш. Алуурч нь уу? Тий алуурч нь тодорхой биш олдоогүй байгаа. Ийм хачиргалтай хэрэгэлтэй. Тэгээд энэ дуучин маань тухайн үеийн одоо солонгосчуудын хувьд бол бүр үнэхээр хамгийн дуртай уран бүтээлч нэсэн. Тэгээд нас орсныхан дараа бүгд ийм шокийн байдалд орж исэн. Тийм алдартныг шүтдэг байсан юм билээ. Тэгээд харамсалтай энэ хүмүүс тухайн жилдээ таалал төгссөн байдаг. Харин жүжигчин өсгөө маань 1996 онд урлагийн гараа модельор эхлүүлсэн гэсэн. За үүний дараа алдартай клипэнд тоглож байсан 1998 онд Жуу Сомму гэдэг дуучны To Heaven гэдэг дууны клипэнд тоглосон. За энэ клипэнд тоглосноор нь үзэгчид анх түүнийг олж харж исэн. Тэгээ клипийг үзэх юм бол амьдралын эдрэг кинондор гардаг жүжигчид их гардаг. Одоо Инха байна, Инхагийн найз гэдэг жүжигч байдаг шүү дээ, тий. Тэр хоёр хоёулаа тоглодог юм билэ. Тэгээ жүжигчин өсгөө маань ч гэсэн энэ клипэнд би үнэхээр хөөрхөн тоглосон гэдэг өөрөө энэ клипийг бас дахин үздэг байсан тухайгаас үл ярьсан байдаг. Тэгээ заримдаа өөрийнх нь өмнө нь тоглож исэн уран бүтээлүүдийнхээ зургуудыг бас өөрийнхөө сошиалд оруулдаг гинэ. Энэ хэсэгт би хөөрхөн гарсан байна шүү дээ. Энэ үед хөөрхөн байсан байна гэл тий. Залуунасаа сайхан. Залуунасаа дурсаж штэ. Гэтэ ер нь тийм штэ тий хүн бас өөрөө өөрийгөө хайрлах хэрэгтэй л тий. Тий штэ бид нар ч гэсэн ингээд залуунасаа дурсан 10 жилийн дараа одоо 10 жил өмнө хөтлөжсэн нэвтрүүлэг YouTube-с хэрэг байж ивэл үзчихэн штэ бас тий. Би бас тэгж боддоо штэ. Одоо ингээд нэвтрүүлэг хөтлөж байгаа дараа нь юу гэдэг хүнтэй сууд хөхтэй бол хүүхдүүд эмээ болохтой харуулах юмд тий. Тий штэ. Хөтлөгч байсан. Байлаа гэж. Тий. За дараагийн баримтанд тоглосон бүтээлүүд рүү орцгоё. 1998 онд By June гэдэг кинонд тоглож өөрийгөө тодорхой хэмжээнд таниулсан. Харин кино нь бол тийм ч амжилттай
амжилттай болж чадаагүй. Үүний дараа түүний тоглосон клипийг үзээд нэгэн Happy Together гэдэг драмны найруулагч түүнийг за ерөөсө киноныхаа олдвор тоглоулаа үнэхээр дайггүй бүсгүй байна гэж бодоод тоглуулсан боловч тэр найруулагчийн сүлд бол маш их харамссан гэнэ. Яагаад би Киман Дэлийг сонгоцсон юм болоо? Яагаад өөр жүжигчин байгаагүй болоо гэж бодсон. Шалтгаан нь юу гэхээр жүжиглж эхлээд удаагүй ерөөсө жүжиглэл нэлээ муутай байсан гэнэ л дээ. Тэгээд кино зураг авалт эхлээл ерөөсө нэг л болохгүй ингээл байнга л нэг л гачин байдлаар юм жүжиглээд өгөхгүй л ээ. Тэгээд найруулагч нь яана энийг яаж жүжигчин болно кино манад бараг сүрлээ гэж бодож байсан. Тэгээд кино зураг авалт талдаа орох үеэс жүжиглэлт нь бол арай дээр дайггүй болж гисэн. Тэгээд ойлголт нь ч гэсэн сайжирсан гэсэн байлээ. Тэгээд үүний дараа бас хэд хэдэн бүтээл тоглосон. Гэхдээ хамгийн амжилттай бүтээл нь Тунган буюу одоо Дито гэсэн байсан. Энэ киноны дүрээрээ олонд бол өөрийгөө хоногшуулж чадсан. 2002 онд Төгөлдөр хуур хэмээх бүтээл тоглосон. Тэгээд энэ дүрээрээ хүмүүст өөрийн жүжиглэлтэй бол батлан харуулж чадсан. Тэрнээс өмнө яагаад гэхээр туршлага байхгүйсэн учраас хүмүүс бас жоохон жүжиглэлтийг нэг шүүмжилдэг байсан л да. Тэгээд Төгөлдөр хуур драма маань хит болоод 40% рейтингийг авч ирсэн юм байна. За тэгээ уг бүтээлд багш сурагч хоёрын хайр сэтгэлийг харуулдаг. Тэгээ тухайн үед энэ ийм төрлийн одоо төрөл жанрын багш сурагч хоёрын хайрыг харуулдаг бүтээлс их цөөхөл байж л дээ. Тэгээд тэр утгаараа хит болж ирсэн. Тэгээ кинон дээр ч гэсэн юм айхтар нэмэх хэсэг бол ерөөсөй байхгүй. Гар мараасаа хөтлж байгаа л тиймэрхүү хэсэг гард юм лээ. Тэгээ би киногоо ноход үзсэн чинь гол дүрийн залуу ингээд Киманэл жүжигч ингээл твэрхгээд үзэн дээр ноцсон болохгүй гэл аравтаж. Үгүй би юу игээд гээл. Тэгээ дараа нь жүжигчин маань ярьслаа гэж бодоо урамчлын өмнөсөн ярьслага дээр хаа тэгээд одоо бодохоор ингээ шууд намайг твэрчихгүй гэж боддоо шүү дээ хэлж илээ. Тэгэхээр нөө чинь багш сурагч хоёрын хайр дурлал учраас бас аргагүй л хэлт тий. Хориотой сэдв. Хамаагүй одоо бас твэрлэж мөрлөдэж болохгүй л ахал та. Тийм. За тэгээд түүний тоглосон дараагийн бүтээлүүд нь маш олон бүтээлүүд бас хит болсон. Гэхдээ дандаа бол хит болоод байсан үгүй уналтын үе ч гэсэн байсан. Тэгээд уналт босолттой буюу ингээд нэг юу гэдэг унаад мартагдчихгүй те тодорхой хэмжээнд ингээд бас уран бүтээл нь болохгүй байсан ч гэснээр дараагийнхын бүтээл нь амжилттай болдог ч гэдэг юм ингээд жоохон дээшээ доошоо савлгаатай л байсан юм бэл. За хоёул хамтраач хэлцүүлээд өргөжлүүлээ. За нэвтрүүлгийн хамтраалагчаар хүүхэд бүрт эрүүл амттан хүүхдийн баярын бэлгийн багц OG Family хэлцүүлээ. За одоо юугүй их хүрсэн баяр боллоо. Тийм ээ. Хаанаас бэлэг авах уу яах вэ их үү гэл. Тийм ээ шүү дээ. 15 хоног л үлдсэн шүү дээ. За 15 дахь жилийнхээ ойг өгтөж байгаа үндэсний тэргүүлэгч импорт борлуулалтын компани OG Family холдон компани бяцхан үрсийн баяр өдөр зориулан дараах бэлгийн багцуудаа захиалга аваад эхэлсэн байгаа юм билэ. Яг тулчгаар нэг гоё бэлэг болтгоо тийм шүү дээ. Юу авч хөө гэд. За Paw Patrol, Barbie, Hello Kitty сэдвтэй юм бэлгийн багцууд нь дуртай баатруудтай ингээ холбоод өгсөн юм байна. За тоглоом болоо амттнаар баялаг баярын уур амьсгал бүрдүүлсэн. Хамгийн сонирхолтой юм сонголт болох юм билээ шүү. За тэгээд дээрэс нь эрүүл мэндийг эрхэмлдэг зориулсан тийм ээ. Одоо ер нь эрүүл амттай хайж байгаа хүмүүс эрүүл бэлгийн багц гэж байгаа юм байна бүр. Энэ нь чихрийн агуулмж багтай, тэнцвэртэй нарилгатай амттнаас яг бүрдэж байгаа. Ер нь бол ээжүүдийн хамгийн төв сонголт л байх болоо та. Тийм ээ тий. За мөн олон тоогоор бэлэг өгөх зориулагдсан 5 төрлийн хямд багц бас өхөөрдөм савлгаатай байдаг юм байна. Хэрэгцээт бүтээгдэхүүнүүдийг агуулсан ухаалаг шийдэл бас болох байхаа. За тэгээд захиалга та бүхэн маань пэйж хуудасаар болон утсаар өгөх боломжтой. Тэгээ энэ бэлгийн багцуудын давуу талыг дурдах юм бол бүтээгдэхүүнүүд non GMO гэсэн стандарт. За тэгээ хугацаа уртсаж агуулаагүй, өнгө оруулагч ашиглаагүй, чихрийн агуулмж бас багтай. За тэгээ үйлдвэрлэгчээс албан ёсны эрхтэй импортлж оруулж ирдэг, шинжилгээний бичгтэй, өнгө үзэмд сайтай, чанартай гэх мэтчлэн бид нарыг хүүхдээ бэлэг авахдаа юуг харж авдгүй тэдний бүгднийг хангацсан маа гэсэн үг. Яагүй наа. За хаяг байршлыг 5 дүргийн 3 дугаар хороо яарамгийн гүүр одоо явах замдаа OG Family холдон компани байрлаж байгаа юм нэ. Холбоо утасны дугаар 80 5 21 12 88 88 42 тэг 3 гэсэн дугаар л болов. Сошиалыг нь OG Family гэдэг харахаараа ирэх нэ. За баярлалаа хамтраачлсан хүүхэд бүрт эрүүл амттан хүүхдийн баярын бэлгийн багц OG Family байлаа. Баярлалаа. За тэгээд баримтаа үргэлжлүүлье. 2016 тоглосон бүтээлдээ бас анх удаа ээжийн дүрийг бүтээж исэн юм байлээ. Ер нь бол сонирхолтой баримтуудаас нь дурдаад байгаа юм бол бүтээсэн дүрүүд нь дандаа нэг юм багшийн дүр байдаг гинэ. Цэцэрлэгийн багш, ахлах сургуулийн багш гэдэг юм уу те. За мөн романтик комеди жанрын хийд бүтээлүүдэд тоглосноор маш их туршлагатай энэ жанртай. Тэглээгээд ганцхан романтик кино тоглоодсон бол биш. Харааны бэрхшээлтэй эмэгтэй, хүүтэн хүнд муухай ааштай, алдартан гэмт хэрэг гэдэг энэ жанр ч гэдэг юм уу. Жанр харгалзахгүйгээр бас олон бүтээл тоглож дүр амьлуулж чадсан. За тэгээ кинон тоглож
ч гэснээс хойш тасралтгүй дандаа гол дүр тоглож байгаа. За ийм уран бүтээлч бол цогм хааж үжиж байгаа. Тийм баг тийм нэрээ дангаа гол дүр. Тийм тэгэл туслах руу буурцсан хүмүүсээс байгаад ч тийм. За мөн Сува гэх нэрээр 3 бүтээл тоглосон юм байна. Төгөлдөр хуур дээр Исувагийн дүрийг бүтээсэн. Бас өөр 2 бүтээл дээр Мин Сува, Чэ Сувагийн дүрийг бүтээжсэн байна. Нэ ягаад ч юм энэ Сува гэдэг нэрийг их аваад идэг юм энэ. Зохиол дээр нь одоо яаж яагаад ч юм таарчаад л болтой шүү дээ. Бараг нэрийг тэгж бодохоор л боллоо шүү дээ. Тийм ээ тийм. Өөрийнх нь нэр наа. За боловсон эрчүүд драмагаар нь бид нар сайн мэддэг тийм. 2012 онд тоглосон боловсон эрчүүд улаан киноны нээлтийн үйл ажиллагаан дээр өмсөн цагаан хослол нь олонний анхаарлыг тухайн үед татчихсан. Маш гоё бие хаатай жүжигчин өсгөө байна гэж яригдчихсэн. Гэхдээ энэ бүтээл тоглохоос ч өмнө уган сайхан бие хаатай байх нь байсан л да. Тэгээ яагаад ч юм одоо энэ кинон дээр л тоглоход нөө энэ хүмүүжүүд яасан бие хаатай байж анзаарсан юм шиг байна. Тэгээ ялангуяа тэр таацны хэсэг өргөн таацтай их туранхаа мөртлөө өргөн таацтай гэх юм уу. Тэгэхээр одоо бие борц их сайтай юу ч өмсөх гоё харагддаг юм. За бас уг бүтээлд тоглох өөрт нь бол амаргүй байсан. Яагаад тэгэхээр боловсон эрчнүүд драмаг үзэх юм бол яг тэр дүр нь бас тийм одоо ингээд сэтгэлийн хүлээлттэй байна л да. Ингээл нэг уйлал, нэг идээгээл те нэг анги дээр л гэхэд ингээл өглөө нь босноо сэтгэлээр унаалтай хайр гэж юу вэ те хайрыг олохоос гэжсэн үдээс хоош ингээл нүдээ ингээл бодож модцсон те одоо л өстө бутаав ингээл тэгжээснээ дахиад уйлаад ч гэдэг юм уу. Тэгэхээр нөө зураг авалт чинь яг нэг юм гонигтай зүйлээ барай явууд бол бас нэг сэтгэл хөдлөө үжигч юм бол өөрөө барьж штэ те. Үгүй гинт инег айлгинт уйлаад тахаар тэр тал дээр бол бас амаргүй байсан тухайгаа ярьсан байлээ. За гадаад дүр төрхийн хувьд хүн бүрт өөр өөр харагддаг. Тэгээ хүүтэн хүндий, бардам, гинэн хонгор, зөөлөн дүр төрхтэй гинэ. Гэхдээ энэ надад сонь санагцсан. За хүүтэн хүндий, бардам гэсний гинэн хонгороос цугаад байгаа байхгүй. Тэгээ зөөлөн дүр төрхгүй бас байдаг гэж байгаа. Уяасан юмнасаа болоод байна уу? Мэдгүй. Тэгээд яг үзэгчд тэгж дүгнэд юм байлээ. Ер нь царайнд нь маш олон дүр төрх нуугддаг гинэ л дээ. Тэр ямар уран бүтээл тоглож байгаасаа шалтгаалаад ингээ харахаар нэрэлэх тийм хүүтэн хэмсэг эмэгтэй юм болоо да. Тэгээд дахиад нэг өөр одоо романтик комеди жанрын бүтээл тоглох юм бол үнэхэр хөвгчлөлтэй хөрдөмж гэдэг юм те. Тэгэхээр тэр бүтээлдээ бол маш сайн хуурж чаддаг хүн юм болоо да гэж бодож штт. За мөн гадуурхагддаг байсан тухайгаа ярьсан байлээ. За 2012 онд Healing Camp нэвтрүүлэлд оролцох үеэрээ дунд сургуульд байхдаа найз байхгүй үргэлж ганцаараа хоол иддэг байсан гинэ. Тэгээ ерөнхийдөө гадуурхагддаг л байсан гэсэн үг л дээ. Тэгээд энэ сүултээ өөрт нь нэг төрлийн баг трама болсон. Тэгээд хүмүүстэй найзлахад амруу болсон юм байна л та. Тэгээд алдарт нь найз бол ерөөсөө баг байхгүй. Тэг ер нь бусдаа дотносож өөрийгөө нээж чаддаггүй төрлийн юм хүн юм байна. Тэгээд камерын өмнө жүжиглэхэд бол их тухтай байдаг. Чөлөөтэй байдаг мөртлөө яг энэ зураг авалт нь ингээд дуусах үед буюу яг өөрөөрөө байхдаа нэг л хүмүүстэй дотносож чаддаггүй тийм зан ааштай. Тэгээд 10 жилээ төгсөөд удалгүй ингээд модель болоод тэгээ оюутан болоод ингээд бүр багасаа тэгээд 10 жилээс хүмүүс танигдаад эхэлсэн учраас нийгмийн харилцаанд ороод ингээд олон хүмүүстэй харилцах гэхээс илүүтэйгээр ингээд яг нэг ажил хийгээд ингээд явцсан гэх юм уу. Тэгэхээр арай өөр л үүдэг юм шиг байна л да. Тэгээ жоохон татгшоогоо зантай учраас хүмүүстэй дотносохоос өөрт нь амаргүй байдаг гэсэн мэлээ. Тэгээ нэг хунгаан жаня гэж байдаг. Ямар нэгэн шалтгаангүйгээр сандарч твдээ сэтгэл зүйн ингээд тавгуудах тийм эмгэгтэй байна л да. Тэгэхээр н олон хүнтэй газар мод ч юм уу жоохон хэцүү байдаг. Тэгээ үүний улмаас удаан хугацаанд бас эмнэлэгт үзүүлж юм уужсэн талаараа ярьж исэн юм билээ. Туггуулч тийм ээ тий. Олон юм. Гэтэ энэ ч нэг алдартнууд бас нэлээд олон хүмүүсийн өвчин юу тусч байсан гэж сонсч байсан юм биш үү? Энэ яг тийм тухгүй байдалд ордог уу? Тийм. За түүний сонсох дургу гэж бас байдаг гинэ. Тэрний үгээр 20 хэдтэй байхдаа хүмүүсээс сонсох дургуг надад байсан. Ингээд алхаж байгаа нь хитрхээ сул дорой юм тамир тэнхээгүй харагдах юм аа чи тий. Илүү турцсан юм шүү дээ гэж нэг би хаатай холбоотой байдлаар хүмүүс бас уулзахаар л гэдэг юм. Чи ямар ингээд доожоог бол алхаа явж байгаа. Тийм. Ямар айхтар турцсан юм бэ? Хоолунд иддэг юм уу ч гэдэг юм тий. Гэтэл тэр хүмүүс өөрөө одоо тэгэл турцсан хүмүүсд яалтай ч үлээ тий. Тэр нэг юм гадна үзэмжээр нь аюу ярьдаг. Тэгээ солонгочч өөрсдөө тийм штэ. Ер нь аюу гадаад үзэмж ярьдаг. Зүгээр бид нар ингээд өдөр тутамдаа амьдралдаа ч гэдэг юм уу. Одоо жишээлбэл би таны талаар ч юм уу их та ингэсэн нүд чи ингэсэн миний тэр гэл ийм аюу баг ярьдаг штэ тийм. Солонгос очоод надад бас аюу жоохон сонин санагдсан зүйл нь хитрхи их тэр гадаад үзэмж тэр харагдах тэ өмсөх зүг үнэтэй брэнд ч гэдэг юм. Тэр талаараа их анхаарал хандуулдаг хүмүүс юм шиг санагдчихсан шин. Ахандаа очиход төгөлдрийн ирэлт явж байгаа хүмүүс юм уу? Тэгээд тийм болохоор ч тэр гоо сайхны стандарт нь өөрөө их өндөр болохоор хагалгаа хийлгэх гэдэг энэ яриа мөн өөр айгу энгийн яриа болцсон дээ. Найз нөхдөд хооронд хамраа яслуулчихгүй тэгчүүнүүдээс сэтлүүлчихгүй гэдэг юм ингэсэн дээр үг гэдэг л дээ. Тэгэхээр нийгэм нь өөрөө хитрхи юм үзэсгэлэнтэй байхыг тэр хүмүүсээс шаардаад байт юм болоо да гэж бас дарамттай л юм тий. Бодогдох
оролцох нь бодож ирсэн шүү. За хайр дурлал руу норцгоё. 2003 онд My Total Friend гэдэг бүтээл Деважингийн шат драманы гол дүрийг бүтээсэн жүжигчин Кван Сангуутай хамтарч тоглосон. Тэгээд энэ бүтээл нь хит болсон. Тэгээд 2005 онд тэдний гэрлэх гэж байгаа гэсэн шар мэдээ гарч ирсэн боловч хоёр талаас хоёулаа үүсгэсэн байл үгүй бид хоёр ямар нэгэн тийм харилцаа байхгүй гэсэн. Тэгээд 2006 онд дахиад нэг бүтээл хамтран тоглосон. Тэгээд тухайн үед бас л энэ хоёр маань үргэлт юм шүү дээ гэсэн яриа гарч ирсэн боловч жүжигчин залуу гинтхэн гэрлэх гэж байгаа гэдгээ зарласан юм байна. За тэгсэн дараа нь жүжигчин маань нэгэн нэвтрүүлэлд оролцохгүй ирээ. Бүр сүүлдэлтэй нэлээд сүүлд 29 настай байхдаа буюу яг нөгөө Кван Сангуу жүжигчинтэй одоо нэг үргэлжсэн гэсэн ярианд өртөө бас энэ Кван Сангуу жүжигчин гэрлэж байгаа гэдгээ зарласан 2006 он юм байна. Тэр 29 нас нь найз залуу маань ингээ гинт намайг хайснаас болоод нэг жилийн турш ингээ гадагшаа гарахгүй гэртээ бөгөөд маш хэцүү ингээ цагийг би туулж исэн гэж ярьж исэн юм байна. Тэгээ хүмүүс юу гэж таамагласан бэ гэхээр за 29 настай хэрэг 2006 онд ямар асуудал боллоо гэхээр энэ Кван Сангуу жүжигчинтэй холбогдчихсэн шүү дээ. Тэгэхээр энэ хоёр маань үргэлжлэх нь үнэн байсан юм байна гэж хүмүүс таамагласан буюу энэ Деважингийн шат киноны гол дүр тоглосон Кван Сангуу ч хоёр эмэгтэйтэй зэрэг уулзж байгаад те. Тэгээ энэ Ким Ханер биш одоо энэ гэрэлцсэн байгаа эхнэрийгээ сонгосон юм биш үү дээ гэсэн нэг юм яриа гарч исэн. Гэхдээ энийг бол нэг тийм батлаад байсан юм бол намайг л дэвшүүлсэн юм. Тий, намайг одоо энэ Кван Сангуу хаяад би ч өрөөндөө уйлаад муулаад гэж бол тийм хэлээгүй. Яг нөгөө яг цаг хугацаагаар ингээ бодоод үзэхээр бүр сүүл ярьсан ч гэсэндээ 29 наснда нэг залуу таягдсан гэхээр Кван Сангуу байсан болоо л хүмүүс таамаглаж ирсэн юм билээ. За энэ дотн харилцаанд орж исэн бичлэг нь бас ил болж исэн удаатай. 2006 оны 10 сард нэг мэдээ гарсан. Гарчиг нь юу гэхээр алдартай од К гэд нэрийг бол мэдээж оруулаагүй ингээд зүгээр л өөр нэрээр орлуулсан юм л да. Энэ хүний бичлэг гэсэн юм гарчигтайгаар хүмүүсийг маш шоконд оруулсан ийм зураг хөргөө цацагсан. Тэгээ анх мэдээ цацсан газар жүжигчин Кван Сангуу нэг эмэгтэйтэй дотн харилцаанд орж байгаа бичлэгний зургийг нь бид нар ингээ олж авсан гэдэг зургийг цацсан гэсэн. Тэгээ энэхүү бичлэгийг хүмүүс зарах үүднээс энэ хэвлэл мэдээллийн байгууллагатай холбогдсон юм байна. Тэгэхэнгүүт энэ газраас болохоор үгүй бид нар наад бичлэгийг худалдаж авахгүй гэсэн чинь нөгөө зарах гэдсэн хүмүүс нь за тэгвэл энэ Кван Сангуу жүжигчин Японд алдартай. Бид нар Японы тал руу зарлаа гэд ингээд цаашгаа явцсан л гэх юм уу. Тэгээд Кван Сангуу жүжигчин яг хоо энэ зураг бол эвлүүлгээ би ийм худал мэдээлэл тараасан хүмүүс зохих хэмжээний арга хэмжээг авахулна гэж мэдэгдэжсэн. Тэр зургийг нь бол хайгаад үзүүлэх үзэхэр л те. Ингээд яг бүр бүтэн бичлэг нь бол биш. Зүгээр Кван Сангуу жүжигчний царай нь гарцсан билээ. За тэгсэн чинь удалгүй зургийг цацсан хэвлэлийн газар энэ бол бодит газраас энэ бол ингээ бодит зураг биднэрт бүр ингээ энэ бичлэгний 5 зураг нь байгаа. Тэгээ энэ бичлэг рүүс эвлүүлэг биш энэ жүжигчний хэлээд бол худлаа гэсэн юм байлээ. Тэгээ уг бичлэг одоо бичлэг дээр гарч байгаа нэг эмэгтэй байгаад байгаа шүү дээ. Тэр нь энэ Ким Ханер жүжигчин гэж онцолсон гэж байгаа. Тэгээд энэ хоёр ч 2006 онд нэг хоёр тишээ болсон да хаягдж маягдаад тэр нь энэ бичлэгнээс үүдээд салсан. Дотны харилцаанд орж байгаа бичлэгийг ингээд нийтэд зарлаад одоо нууцаар хийцэн гэх юм. Тэгээд тэрнээс болоод ингээд энэ хоёр салсан гэсэн ийм хүү яриа гарч ирсэн мэт. Гэтэ би энийг хараа миний энэ ярьж байгаа мэдээлэл яг үнэн үү гэж хэлэхэд бас хэцүү. Яа тэгэхээр Кван Сангуу жүжигч өөрөө нотлоогүй те. Дээрээс нь би тэр бичлэгийг нь үзсэн тийм байхгүй. Зүгээр надад ингээд харсан юм нэг зураг л байсан. Тэгээд тэр зурган дээр Кван Сангуу жүжигчний царай бол байх юм байсан. Гэтэ тэр эмэгтэй царай бол байхгүй л. Тэгэхээр яг Ким Ханер жүжигчин гэж тийм таамаглал гарч ирсэн гэх юм уу. За нэг иймэрхүү явдал болж исэн юм билээ. За тэгээ гэрлэлт рүү норцгоё жүжигчин мөсгөө 20 гараад хүнтэй суuna гэж боддог байсан. Тэгээ сүүлдээ за яг зөв хүн гарч ирвэл тэр үедээ сууя. Заавал нэг одоо 20 эдтэй ч юм уу 28 29 дэх гэдэг ийм цаг тоглоод гэдэг шиг яг тэдэн нас гэж байхаар дэмий явах уу гэж боддог болсон гинэ. За тэгвэл жүжигчин мөсгөө маань жинхэнэ хайраа бол одоо болцсон. 2015 онд танилаараа дамжуулаад өөрөөсөө нэг насаар дүү бизнесмен Чэ Жинхёг гэдэг залуутай танилцаад нэг жилийн турш үргэлжсэн юм байна. За тэгээ энэ мэдээлэл гараад тухайн үед бол бас нэлээд шууган тарж байсан. Тэгээд хоёр талынхаа эцэг ихтэй танилцсан бүр ингээд гэрлэх гэж байгаа гэж яригдчихсэн юм билээ. Тэгвэл энэ яриа удахгүй биелэлээ олсон буюу 2016 оны 3 сарын 19-ний өдөр гэр болж хормоо хийсэн. Хормын яслал дээр өмссөн даашинсан тухайн үедээ бас олонний анхаарлыг татаж шууган дэгдэж исэн. Маш олон жүжигчид хормоо хийсэн маш гоё даашинзуудыг өмссөн. Гэхдээ яг чим Ким Ханер жүжигчний өмссөн даашинз бусдаас илүү их онцгой гоё байсан гэж ярьж исэн юм билээ. За түүний нөхөр ямар хүн бэ гэхээр яг ямар бизнес эрхэлдэг нь олонд ил болоогүй. Тэгэд хүн бүрийн мэдэх хэмжээний маш том бизнесийг эрхэлдэг ер нь их алдартай бизнесмен гин л дээ. Тэгээ герман машины брэндэд их дуртай, зөндөө машинтай Солонгост орж ирэхээс өмнө одоо шинэ машин гарлаа гэхэд Солонгост орж ирээгүй байхад нь шууд Германаас захиалаад ингээд авах хэмжээний хөрөнгөтэй залуу гэсэн мэлээ. Тэгээ үргэлж явах үедээ жүжигчин бүсгийн
ажлынхаа цагийн хуваарьт ингээд тааруулаад болцдог байсан. Гэрийнхэн дандаа ойролцоо болцдог байсан юм билээ. Тэгээ 6 авалттай үед нь арын ажилт нь хоол ундаар дайлдаг. Ер нь их халамжтай залуу гэж яригдчихсэн. За энэ 2 маань гэрлээд 2018 оны 5 сард Чайхара гэдэг охинтой болцсон. Одоо бол ингээд сайхан амьдарч байгаа. Тэгээд сүүлийн үед уран бүтээлүүдэд их идэвхтэй тоглоод эхэлсэн билээ. Тэгээд тэрийг нь хараад хүмүүс зайлал нөхрийн бизнес дампуураад тий дампуурангууд дайлуулдаг мөнгө төгрөг олох санаатай л одоо өгч байгаа юм шиг баахан кинон тоглоал байна гэж яриад байгаа. Гэхдээ энэ дээр өөрөө тайлбар хийсэн мэлээ. Ерөөсөө тийм зүйл байхгүй. Яа тэгэхээр мэдээж нас явж байгаа. Дээрээс нь гэр бүлтэй болсон ч гэдэг юм уу нөгөө өмнө нь одоо жишээлбэл 10 20 ч юм уу уран бүтээлээ санал ирдэг байсан бол одоо тоон ингээд цөөрцөн. Тэгэхээр яг гэр бүл гээд ингээд төвтэй байхаас илүүтэйгээр бас нэг өөрийн гэсэн карьер байгаа штэ. Тэгэхээр цаашдаа бүр орж ирэхээс өмнө ядаж тий орж иж байгаа хэдэн бүтээлтэй тоглоод өөрийнхөө карьерийг бас үргэлжлүүлэхийг хүсэж байгаа учраас уран бүтээлтэй дахин идэвхтэй тоглож байгаа юм билээ. Тэрнээс юу гэдэг нөхөр нь дампуураад зайлвал мөнгө төгрөггүй болоод юуг л одоо зээл мэйл дээр тулцсан ч юм уу тиймэрхүү зүйл бол байхгүй юм шиг л. Гэхдээ тэгээд тэр чинь угаасаа өөрийнх нь хобби мэрэгчлэлтэй амьдрал авч явжсэн юм жүжигч юм. Тэг гэртээ суугаад имэргүй шүү дээ ч бас нийгмийн харилцаанд орно хийж чаддаг юм ал хийх гэж байгаа зү. Тэнгүүд нь дампуурсан ингээд асаа сайхан. Тэгтээ тэгж ярих нь яриад идэх юм байлээ нөхөр нь баян уучраас тэгэл ихэнх алдартнууд л тэгдэл гин л дээ. Одоо нөхөртөө болоод ирэхээр л уран бүтээлээсээ жоохон холтоол одоо гэр бүлийн амьдрал тал руугаа төвтэй болчдөг бол киноно хэлж жүжигч маань тэгхгүйгээр ингээд буцаад тэг уран бүтээлээ тоглохоор зайлуулдаа дампуурсан ч гэдэг юм тэгэл яг угаасаа алдартай хүнтэй холбоотой шар мэдээч тэгэл зөндөл авдаг шүү дээ. Үучлэл юу гэж гарна шүү дээ. За. Ядаргаатай дээ жүжигчүү мэрэгчлэрээ ажилласан ч хэл хамдааг нь тоглохгүй байсан ч хэл хамдааг нь гинэ. Үнэ. Энэ хэл амч одоо энэ алдартай жүжигчд битгий манитиг хэл амтай ярихгүй байх чи. За тэгвэл үргэлжлүүлэн дараагийнхаа алдарт нь л оръё. За дараагийн алдартан болохоор алдартай Кимийн гэр бүл их юм байна. Ким Кардашианы тийм ээ. За эдний гэр бүл цорын ганц эрэгтэй байдаг. Тэгээд бусдыгаа бодвол үнэхээр нам жим ийм залуу. Тэгээд эдэн залуугийн талаар мэдээлэл хүргэе. За хамгийн дуулантай эдний гэр бүл бол маш дуулантай гэр бүл шүү дээ. Дэлхийн нийтээр л арга бүгдийг тань одоо чинь эмэгтэйчүүдийн бол бүгдийг таньж байгаа. Гэтэ зарим хүмүүс болохоор бараг юм эрэгтэй байдаг үгүйч мэддэг үгүй. Тэгэхээр магадгүй дүүтэй юм уу эрэгтэй дүү байдаг юм уу гэж бараг мэддэгчгүй. За Робертийн хувьд бол ерөнхийдөө бусдыгаа бодвол тийм гадаад ертөнцтэй баг харагддаг тийм ээ. Нэг олон минутанд өртөө дээдгүүл юм байна л да. За 1987 оны 3 сарын 17-нд төрсэн одоо 38 настай. За телевизийн салбарын хүн л гэж явд юм лээ. За гэр бүлийнхэн тухай үзүүлдэг Кардашианы гэр бүл гэдэг реалити шоунд тогснороо л одоо хүмүүс танигдсан гэсэн. За тэгээд 2011 онд болохоор Робертийн хувьд болохоор ABC телевизээр зохион байгуулсан оддоо бүжиглийн шоуны 13 дахь улиралд нь оролцсон гинэ. Тэгээ бүр ингэж дараагийн шатанд явсараад 2 дугаар байрт орсон юм лээ. Маш сайн бүжгэлдэг гэж. Тэгээ тэнд бас бүжгэлж өөрийгөө олж нээсэн гин. Тэрнээс гол өөрийгөө бас тийм лаг бүжгэлдэг гэж мэддэггүй байсан гэж хэлжсэн. За тэгээд Роберт Кардашиан, Крис Женнер нарын 4 хүүхдийн хамгийн бага бөгөөд цорын ганц хүүн. За тэгээ аав ээжийнх нь хувьд бол 1991 онд ингээд салсан. Салаад ээж нь тэр жилдээ болохоор тамирчин Кэтлин Женнертэй бол гэрэлсэн байдаг. За тэдний гэрснээр болохоор одоо ингээд ах дүүстэй тийм ээ ихч дүүстэй ингээд болсон байдаг. За аав Роберт Кардашиан болохоор алтартай өмгөөлөгч байсан нь сонсч лээсэн баг тийм ээ. 2003 оны 9 дугаар сард улаан хоолой хорт авдраар нас орсон юм билээ. Тэгээд аавтайгаа илүү их татна байсан гэх юм уу айлын ганц хүү болоо шүү дээ. Аавтайгаа маш юм ойрхон байсан юм билээ. Тэгээд аав нь бүр ингээд өөрөө сургуульд нь зөөдөг хамт цагийг илүү хөнгөрүүлдэг байсан. Тэгээд яг 16 хүрэгт аав нь ингээд нас орсон. Амьдралынх нь бас хамгийн том цохилт болсон. Сэтгэл зүйд нь ер нь бол шууд нөлөөсөн юм билээ. За эдний гэр бүлийн хувьд болохоор уламжлалт тийм ариман хэм маягийг баримталдаг байсан. Гэтэл ээж нь одоо санаачилсан гэх юм уу да шоу бизнес руу орё тийм ээ. Энэ телевизийн салбар руу орё гэж ороод ингээд Кардашианы гэр бүлийн амьдрал илүү олонний нүдэн дээр буюу за эдгээр өглөө босоод эдэн нуун тий бүхэл юм нь одоо хүмүүсийн нүдэн дээр л болчлоо дөө. За хүүхэд байхдаа Робертийн хувьд маш даруухан тотгошоо юм хүүхдээсэн. Тэгээд тэр олон нөгөө ихч нартай дүү нартай дандаа эмэгтэй хүмүүстэй болохоор ер нь тотгошоо олчдөг юм байл та. Тэгээд ах иш нар шигээ олонний хараанд өртөг сонирхол тун баг буюу ер нь л ам хүн битээ анзаараасаа гэж их боддог байсан юм байна. Тэгээд дуртай юм юу юмсэн гэхээр спортод дуртай, сагсан бөмбөг тоглодог, хөгжим сонсох дуртай л юм хүүхдээс. Хөвчлэн тэгэл хөгжмөө сонсоод байж байдаг байсан маа. За ингээ ерөнхий боловсролын сургуулаа Лос Анжелес дүүрсэн байдаг. Дараад нь болохоор бизнес удирдлага харалт төгссөн юм байлээ. За тэгээд өсвөр насндаа яг 16 татаа нэг аавыгаа алдсан учраас амьдралынх нь хамгийн том цохилт болсон. Эннээсээ болоод бүр илүү жожиг болсон юм. Одоо яг өмнө нь бол арай илүү ингээд гэрийнхэндээ харцдаг байсан бол аав нь өнгөрөөл илүү жожиг ганцаардмал болоод болонгуудаа дээрээс нь амьдралын зорилгоо хайж гисэн гинэ.
би яг юу хийх юм бэ? Би юу нь яг яах ёстой юм бэ? Би хайчих ёстой юм бэ гэд өөрийнхөө зорилго ингээ хайж эхэлсэн. За тэгээ эрүүл мэндийн талаар бол сүүлийн жилүүдэд олон нийт хэвдэл мэдээллийн хэрэгслэр бол нэлээд анхаарал татаад байгаа. За сэтгэл зүйн болон эрүүл мэндтэй холбоотой олон сорилтуудтай нүүр тулгарсан. За энэ юу юм гэхээр 2013 оноос хойш сэтгэл готролтойгоо тэмцэж явж байгаа юм лээ. Тэгэхээр сэтгэл готрол нь бол хүндэрсэн гэсэн. За энээсээ болоод олон нийтийн өмнөөс одоо ингээд далд байх тийм ээ. Юу нь харагдахгүй байх. Дээрээс нь энэ шоунд оролцох нь одоо багасж байгаа гол шалтгаан болсон гэсэн. Юу нь савлгаатай байгаа юм билээ л дээ. Хямраал тэ нэг сэргээл нэг хямраал. Тэгэхээр бас хэцүү л байна. За ингээ гэр бүлийн шоунаасаа нэг хэсэг холдоод ер нь их тийм улаан арга хэмжээгээр харагдах болж эхэлсэн. За тэгээ гэр бүлийнхэн тайлбар өгөхтэй болохоор өмнөхөөсөө илүү дотгошоо олцсон, ганцаардмал болсон хин нэгэнтэй дотн байхаа бол хүсцгөө одоо ер нь хүсгээ болцсон шүү дээ гэж хэлсэн юм лээ. За ингээ 13 онд хямраад ингээ байжсэн чинь 14-өөс 16 оны хооронд жин нь маш хурдтайгаар нэмэгдсэн. Таргалж эхэлсэн. Энэ сэтгэл готролтой холбоотой юм болоо гэж бодсон шүү дээ. За тэгээд ингээд өөрөө сэтгэл готролтойгоо тэмцээд жин нь ингээд ихс өөрөө хямарч чадж яхад нь яг тэр үеийнхэн зургнуудыг аваад хэвлэл мэдээлэл олон нийт тийм одоо газар 50 шүүмжилж эхэлсэн. Оо одоо ямар байлаар болцсон яагаад таргалцсан ингээд. Одоо энэ зургийг харж байгаа бол тэмдэглэн өөрчлөгдсөн учраас үш юм уу гэдэг ч юм уу тийм. Энэ одоо яатсан хаханд гош гэдэг байгаа юм гэх мэтчлэн ингээд шүүмжлээдээс учраас сэтгэл готролт нь бүр их нөлөөсөн гэх юм уу. Иннээсээ болоод би одоо хүнд юу харагдаж болохгүй байна гэдэг их хвчлэн талт байх болсон юм билээ. Одоо ингээд өөрөө эрүүлэр өрнж ингээ хасаж ихсэн. Тэгээ дасгал хөдөлгөөн хийх хичээгээ үе фитнест оролцоод фитнесээр ингээ яваад байгаа ч гэсэн тийм яг тийм доктортой үр дүнд хүрч чадахгүй л байсан юм билээ. Одоо юу гэх багтаа гэх хүмүүс насанд үнэхээр царайлаг юм турхаа хөөсөн ч одоо ингээд таргалцгаар бас хэцүү л дээ. За тэгээ байжсэн чинь яг сэтгэл гутрал таргалалтайгаа тэмцээд арай гэж явж хат 2015 оны сүүлээр 2 дугаар хэлбэрийн чихрийн шижин тэгдэг мэдгэцсэн. Тэгэхээр нөгөө таргалтын шалтгаанаас эндээс нэг хараад ирж байгаа. За ингээд хэсэг хугацаанд бол эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн юм байлээ. За энэ үед нь ээж Крис Женнер энэ оншид маш их санаа зовсон хоолол дасгал хөдөлгөөнд нь туслаа сэтгэл зүгөө дэмжихийг хичээж ихсэн л дээ. За тэгээд Робертийн хувьд бол Кардашианы алдартай гэр бүлийн цорын ганц хүүхэд гинэсэндээ эгч дүүс болоо Кортни, Ким, Клой, за мөн дүүнер нь болох тийм ээ. Кендалл, Кайли, Женнер нартай маш онцгой харилцаатай гинэ. Яагаад гэхээр одоо жил ирэх тусам хоорондоо харилцаа нь өөрчлөлтөд ингэ яваад тийм ээ. Зарим үед дотн болчдөг, зарим үед зөрчилчөнтэй болоо, зарим үед болохоор огт харьцаж болчдөг гинэ. За хамгийн дотн харилцаатай нь хин ингэдэгсэн чинь Клой Кардашиантай илүү их дотн харилцаатай гинэ. Яагаад тэгэхээр бага наснаас хойш хамт ингэ байж байгаа. Клой хөдлөхөөр одоо Робертийг нэг өрөөний хамтрагч сайн найз гэж нэрлэдэг юм байна. Миний хувьд хамгийн сайн найз гэж нэрлэдэг юм байна л да. Ингээд Клои хувьд бол Робертийг сэтгэл зүйн хямрал за би нэг ханиалгач. За. За мэгчиг ханиаж хооронд би сэтгэлээсээ бас харж байна. За, ёстой дуулан шуугантай гэр бүл одоо л эрэгтэй хүүхэд байна гэдэг байдаг гэдгийг би сонсож байна шүү гэсэн маань. Гэтэ нэрээ олонний өмнөх гарч ирдгүүл санагдаж байна л да. Би ч гэсэндээ эрэгтэй хүн байдаг гэдэг мэдээгүй байна. Дандаа нөгөө Кайли ч гэдэг сүүлийн үед бол Кайли их алдартай байгаа ч тийм. Тэгээ нөгөө загвар өмсөж байгаа одоо их чинь гэдэг юм уу. Дандаа эмэгтэйчүүд нэлээд алдартай байдаг болохоор. Яг оноо. За тэгээд яг сэтгэл зүйн хямрал чихрийн шижин жин нэмэгдсэн байдалд нь хамгийн их үе одоо тэр үед нь дэмжижсэн хүн бол Клой юм билээ. Тэгэхдээ Клой хүнтэй суугаад хуу амьдралтай болоод тэг хүүхдтэй босноор хойлоо завгүй болоод харилцаанд баг зэрэг суларсан буюу өмнөшгөө дотн байж байгаа болцсон юм билээ. За Ким Кардашиантай хэр их харилцаатай юм бэ гэдгсэн. Багада энэ хоёр бол ойрхон өссөн. Гэтэ нас бие төрсөн оны хоёрын харилцаа зөрчилдөөнтэй болж эхэлсэн байлээ. Тэгээд Кимийн хувьд бол олон нийтэд ил тод амьдрахыг одоо сонгосон бол Робертийн хувьд бол эсрэгээрээ нам гүн байдалтай амьдрахыг үснээсээ болоод үл ойлголцол үүссэн гинэ. Тэгээд нэг удаа Кимийг юу шүүмжилж ирсэн гэдгсэн чинь ёо тэр бүр хитрхи их шүүмжилдэг штэ гэж гомдолж ирсэн удаач байт юм ээ. За Кортнитай хэр харилцаатай гэдгсэн. Хоёр хувьд бол дундаж харилцаатай. Нэг сайн ч биш, муу ч, хэд дотн биш, хүндээч биш. Ер нь хоорондоо их ховор тохиолдолд таарлддаг гинэ. Бараг л таардгүй шахаа амьдрдаг юм байна. Тэгтээ нэг юм хүндлэлтэй харилцаа нь байдаг. Тэгээд бүр тийм дотн бол биш гэдэг юм. За тэгвэл Кендалл ба Кайли Женнертэй яаж харилцдаг юм бэ гэдгсэн чинь. За хоёр дүүтэйгээ өсвөр наснаас хойш баг зэрэг үеийн юм зүрхтэй учраас анханасаа дотн байгаагүй байна. Хоёр дүүтэйгээ. За яг гэхдээ Кайли болон Кендалл хоёулаа Робби охиныг л бол илүү хайрладаг. Тэг үе хамтаага зургуудаа ингээд нийтэлт юм бэлээ. За тэгээ дээрэс нь X-тэйгээ дэгдээс энэ охиных нь ээжтэй дэгдээсэн маргаануудын дараа Кайлиг хувьд бол харилцаа нь баг зэрэг үүдэрсэн буюу бараг л хоорондоо харилцаагүй шахуу ингээд
болцсон гэх юм уу. За Робертийн хувьд бол хувийн амьдралаа хамгаалахыг маш их хичээдэг ч гэсэндээ хүссэн үсээгүй нөгөө нэг эгч дүүс нь алдартай болохоор ингээл хувийн амьдралын самраад л байдаг юм байл та. За ээжийн хувьд бол түүнийг дэмждэг ч гэсэндээ заримдаа шийдвэрийг нь үгүйсгэхэд эсэргүүцэд байдаг гэнэ. Үгүй ингэж болохгүй гэл. За одоо Робийн хувьд бол нам гүм амьдралыг эрхэмлэж байгаа охиноо өсгөхөд илүү анхаарч байгаа гэх юм уу да. Заримдаа гэр бүлийн баяр одоо тийм баяр ёслолын үйл ажиллагаанд л оролцож байгаа нь харагддаг. Тэрнээс биш олон нийтийн өмнө бараг гарах болцсон гэсэн үг. За хамтраач танилцуулаад үргэлжлүүлье. Чигүүр Гранд группийн хэрэгжүүлж байлж төсөл болох New Life Garden. За тэгэхээр 36 жилийн туршлагатай Монголын барилгын салбарын тэргүүлэгч төсөл байгаа. Улаанбаатар хотын зүүн бүсэд Баянзүрх дөрөв 37 дугаар хороо. За нохойтой хөшөө гэвэл илүү сайн мэднэ. Чулуун оны баруун талд сүндэрлэж байгаа энэ төсөл нь шинэ суурьшлийн бүсийн өнгө төрхийг шинжилээд ирээдүйн жишг отхон болон хөгжиж байгаа гэсэн үг. За тэгэхээр дөрөвдүгээр ээлж буй цоошин блокийн захиалга албан ёсоор эхэлсэн гэж явж байгаа юм байна шүү. За 1 өрөө байрны 30.5 м квадрат, 2 өрөө байрны сонголтын хувьд 56 зууны 13, за мөн 58 зууны 58 м квадратын сонголттой байгаа. За 3 өрөөний хувьд 84 м квадрат, 69 м квадрат гээд зохион байгуулалт бол мэдээж сайтай. Тэгээд өөрийнхөө одоо нэг сонирхол хүслээсээ шалтгаалаад м квадратаас сонгоод очиж сонирхож болох байх л та. За тэгээд төслийн пэйж хуудас болон борлуулалтын албаны 77 77 87 84 дугаараас холбогдоод илэрэнгүй мэдээллийг нь авч болно. Давуу тал нь гэх юм бол бас өрөөний зөв зохион байгуулалттай ашиггүй талбай гэж байхгүй буюу бүгднийг нь маш сайхан ингээд зохицуулаад өгсөн. Евро стандартын барилгын материалыг ашигласан бүрэн зутгамал, цэлгэр, том цонх харагдах орчин бол маш сайтай. Нийслэлийн сургууль цэцэрлэгтэйгээ ойрхон. Тэгээд New Life Garden төсөл нь цогц хорооллын төлөвлөлттэй байна л да. Тэгэхээр оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн худалдаа үйлчилгээний цогц төвийг ингээд төлөвлөсөн байна. За үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс 3 км-ийн зайтай учраас гэр бүлэрээ чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой ахны 36 жилийн туршлагатай газар байна. Ерөөсөндөө буух эзэн буцаа ихтэй гэсэн үг тийм ээ. Очоод одоо мэдчин гэсэн үг. За тэгээ Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны орчинд томоохон шинжилэлт хийж байгаа. Агаарын бохирдол тоосчлтыг бууруулах, хүүхд хөвгчтэй ая тухтай байдлыг хангах зэрэг нийгмийн хариуцлагын чухал ажлуудыг хэрэгжүүлж байгаа юм билээ шүү. За хаяг байршил нь Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо, чулуун, овоо, нохойтой хөшөөний урд байрлаж байгаа юм байна. Борлуулалтын албатай холбогдох утасны дугаар 77 77 тэг 7 84 77 77 тэг 7 84 гэсэн нуурлал холбогдорой. За борлуулалтын албан нь New Life Garden төсөл дээр болон Солонгос элчингийн баруун талд нь Романа Residence-д байрлаж байгаа юм билээ шүү. Сошиал хаяг нь New Life Garden гэдэг харах гараад ирнэ. Баярлалаа хамтраачлсан Жигүүр Гранд группийн хэрэгжүүлж буй ээлж төсөл болох New Life Garden байлаа. Баярлалаа. Тэгээ сошиал хаягаар онохоор зөндөө мэдээлээ. Оо яг гоо. За ингээ үргэлжлүүлэн мэдээлээ. Rob Kardashian-ыг хүргэе тийм ээ. За бизнес санаачлага буюу одоо энэ хуваараа бизнес эрхэлж байгаа гэсэн үг. Одоо эгч дүүс нь бол маш олон бизнес эрхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр Arthur George гэдэг нэртэй аимсны брэндтэй юм байна. Аимс гаргадаг гэсэн үг. За тэгээ сүүлийн үед бол одоо эрүүл мэнд, амьдралынхаа хэм маягт илүү их анхаарч ядчилж ингээ асмаар шүү дээ. За харилцаа хайр дурлалын асуудлууд нь орё тийм ээ. За анх болохоор Адрианатай одоо Баялон гэдэг бүсгүйтэй үргэлжлэсэн маа 2007-оос 2009 оны хооронд үргэлжлэсэн юм билээ. Тэгээ Cheetah Girls гэдэг хамтлагийн гишүүн дуучин жүжигчийн бүсгүүл юм билээ л дээ. За тэгээд энэ шоуныхаа үеэр бол хамт үргэлжлэсэн. Хожим Роберт болохоор өөрөө Адрианаас салах хосын шалтгаанаа өөр хүнийг хуурсан гэдгийг үлэн зөвшөөрсөн байлээ. Тэгэхээр араар тавилттай байсан л гэсэн. Өөр хүнийг гэдэг нь өөрийг нь хуурсан гэж байна. Адриан олонний анхаарлын төвд байх нь харилцаанд муугаар нөлөөсөн буюу мань өөрөө 50 амьдрах гэдэг учирсан хүмүүс нь олонний анхаарлын төвд байх гэдэг. Ийм л талтай. Тэгэхээр ер нь өөрийг нь ашиглаад алдартай болох гэсэн юм шиг байна. За 2012 онд бол Рита Орота гэсэн богинохон хугацаанд үргэлжлэсэн. За Роб тухайн үед Ритагийн тухай олон шүүмжлэлтэй жиргэнүүдийг бичиж шуугаан дэгдэжсэн. За Рита харин энэ үерхлийг болохоор за нэг тийм ач холбогдолтой харилцаа байгаагүй шүү дээ. Нэг хэдхэн хэсэг хугацаанд л уулзчихсан шүү дээ гэж хэлсэн байт юм байна. За тэгвэл одоо хамгийн алдартай харилцааны юм гэхээр мэдээж эхнэр нь л дээ. За Black China гэж бүсгүйтэй 2016-аас 17 онд нэг жилийн хооронд л энэ хоёр жиргээс хамгийн ямаг самраа хайц хоёр байхгүй. За харилцааны оргил үе хамгийн дуулаантай хосууд гэж тухайн үед нэрлэгдэжсэн. Хурдан хугацаанд дотн болоод ерөнхийдөө 3 сар л уулзсан. Тэгээ 2016 оны 1-р сард охиноо одоо төрүүлсэн байдаг. За богино хугацаанд сүү тавьжсэн ч гэсэндээ сүү тавиад гэрэлцсэн ч гэсэндээ харилцаа нь битүү зөрчил хэрүүл маргаанаар дүүрэн байсан. Хоорондоо таарч өгдөг. Бөө хэрүүл. Тэгээ 2016 оны 12 дугаар сард Kardashian буюу одоо Роберт өөрийнхөө Instagram хуудсанда Black China одоо бид нар салж байгаа гэдгийг аль биесээр зарласан байдаг. Тэгээ уул нь хэд хоногийн дараа эвлэрсэн. Эвлэрсэн ч гэсэндээ 2017 оны 2 сард за бүтэхгүй байна ахаа салыг салсан. За ингэ салангуудаа гэр бүлийн хүчирхийлэл хувийн зургуудыг нийтлэлсэн гэлгэд бөөн шүүхийн мархаараас үүсэж эхэлсэн. За тэгсэн чинь Роберт өөрийнхөө Instagram хаягаараа энэ Чинагийн хувийн зургуудыг нийтлснээс болоод бүр Instagram-ыг хаачихсан юм байна.
нөгөө нүцгэн зураг мөргийн нийтлээ хийсэн юм бэлээ л дээ. Мэдээж их нэрийн зураг хэмжээ өөртөө байж лээсэн байгаа. За тэгээ охин нь бол 2016 оны 10 сарын 10-нд төрсөн. Охиндоо маш их хайртай, бүр амиа тавьдаг. За сүүлийн жилүүдэд охиныхаа амьдралд илүү анхаарлаа хандуулж байгаа л гэсэн. За охиныг бол Dream гэж нэрлэдэг. Тэгээ Кардашины гэр бүл бол охиныг байнгын дэрэгдээ байлгахыг хичээдэг. Ер нь бол төрсөн өдрөө ч гэсэн хамтдаа бүүндээ тэмдэглэдэг юм билээ. За тэгэхээр энэ нөгөө шүүгийн иргэн юу болсон юм бэ гэдгийгсэн. 2017 оны 7 сард болохоор Black China-гийн хувийн нүцгэн зургуудыг гэр бүлээс гадуур харилцаатай болсон гэх үндслэлээр зөвшөөрлгүйгээр Instagram-та нийтэлсэн буюу эхнэр нь хурцсан юм байна. За энэ нь болохоор өс онцонгийн зорилгоор хүний хувийн зураг нийтэлсэн гэж үзээд хууль зөрчсөн болчихж байгаа юм билээ л дээ. Ингээд Чина шүүгд хандаад төр хориг тавиулах буюу одоо өөрт нь ойртох байх юм хориг тавиулсан шүүгчийн янаас зөвшөөрсөн байдаг. Ингээд Робертийн Instagram хаягийг нь хэсэг хугацаанд хаасан. За Роберт энэ өөрийнхөө үйлдэлтэд уучлалт гуйсан ч гэсэндээ энэ хэрэг олон нийтэд нэр хүндэт нь бол маш сүргээр нөлөөсөн байдаг. За тэгээд гэр бүлийн хүн аль маргалтыг тэргээд тийм маргалтаал энийхээ нүцгэн зургийг задлаад явуулчихтай хачин болно үстэй. За ингээд дараад нь энэ хэрэг намжаагүй байжсэн чинь Black China эсрэгээрээ Кардашины гэр бүлийг шүүхт төссөн. 22 онд. Яасан гэдгсэн чинь China Кардашины гэр бүлийг The Rob and China reality show хамт хийдэг байсан юм байна. Тэгсэн чинь энийг цуцлуулсан гэж буруутгаад 100 сая долларын нөхөн төлбөрт хэмжилсэн байдаг. Тэгэнгүүтээ энэ шүүхтээ хин хэний дууцсан гэсэн чинь Kimi, Chris-ийг, Chloe, Kylie нарыг оролцуулаад бүгдийг ингээд авч шүүхт өгсөн гэсэн. Хэрвээ бэртэйгэл шүүхтэлцсэн асуудал гарсан. За ингээд шүүхийн шийдвэр болохоор 22 оны 5 сард Кардашины гэр бүлийн эсрэг ерөн шийдвэр гараагүй үед тэдний тартал гарсан. Чинагийн хохирлыг бол барагдуулаагүй. Энэ 100 сая доллар бол нэг төгрөг болж авах чадаагүй юм билээ. Харин шүүх тэр эдний гэр бүлийнхэн чиний энэ шоуг чинь туслахад одоо санаатай юм хорлсон гэдэг ямар ч нотлохой байхгүй штэ гэж шийдвэрлсэн билээ. За тэгээд Робертийн хувьд бол өөрөө шүүхэд олон хүнд ерөөсө хандж байгаагүй. За тэгээд их нэртэйгээ мөн л хүүхдийн асрамжийн эрхийн талаар шүүхтэлсэн байдаг. Тэгээ охиноо өсгөх хэргийг өөр төрөл аваад үлдсэн. Тэгээ юу гэж их нэрээ буруутгасан гэсэн чинь Чинаг хар тамхи хэрэгэлдэх хүчирхээлэлтэй зан аваартай дээрээс нь араар тавьсан штэ гэж мэдүүлээд юу нөр тэр охин аваад үлдсэн юм билээ. Яг тэр үед нь Чина ч гэсэндээ өөрийг нь гүтгсэн гэж буцаагаад сүрэг зарах үүсгэсэн гэсэн амжилт олоогүй. Тэгээд одоо уурсан үнэн л болчихж байгаа штэ тийм. За тэгээ багасаа л охтын дунд ганцаараа өссөн хүү гэдгээр нэлээд онцлогтой байсан гэсэн үг. Амьсны бизнес эрхэлдэг гэдгийг хэлжсэн те. Тэгээд загварлыг юм амьс нь юугаар ялгаатай гэсэн чинь дээр юм бичиг урайтай юм байна. Тэгээ юм амьс гараад бичгтэй буюу гой гой юм үг бичтгэл юм байна л та. За энэ Instagram-аас хасагдсан анхны алдарт ингэж явд юм билээ. Яагаад хасагдсан нь бол сая хэллээ те. Эхнэрийнхээ нүцгэн зургийг бол нийтлснээсээ болсон. За тэгээ охиндоо маш их хайртай буюу Daddy Bear гэдэг өчтэй юм байна. Тэгээ охиныхоо Dream-ийнхаа хамгийн үнэт эрдэнэ гэж болоо байнга хэлдэг. Тэгээ Dream-ийг өсгөхөд маш их оролцдог. Анхны үгийг нь бичиж авч ийсэн гэдэг хүртэл яриа байдаг юм байна. Анх хүн гэлд орохоор үгээ үг гэлдэг штэ. Тэрийг бас бичиж авч ийсэн юм байна. За 16 наснда аавыгаа алдсан нь одоо ч гэсэн сэтгэл зүйд ингээ нөлөөлдөг буюу хэрвээ аав минь амьд одоо тий амьд байсан бол би арай хүргэн байх байсан да гэж дурсдаг юм билээ. Видео тоглоом гэртеж одоо юу гэдгийг гэртээ чимээгүй амьдрах турштай олонний анхаарлаас хол нам гом гэртээ одоо кино үзээд видео тоглоом тоглож амархыг бол илүү үздэг. Шаардлагагүй бол ер нь л гадуур гардгүй юм билээ. За тэгсэн чинь одоо ээж нь тийм ээ Чина юу хийж байгаа юм бэ гэсэн чинь 23 оны 3 сард Христийн шашинд орсон гэж альбасаар зарласан байна. Тэгээ олон энээс хойш жилийн дараа баптизм хүртсэн гэдгээ бол хэлчихсэн байлээ. За тэгээ мөн өөрийн OnlyFans хаягаа устгаад шинэ итгэл үнэмшлийнхээ үүднээс зарим гоо сайхны мессежээр хэлсэн юм байна. За тэгээ Бапомитийн шивээс арилгасан гэж байгаа. Эний юу юм болоо би ороо хаасан чинь нөгөө нэг ямаан толгойтой хүн буюу сатаны бэлэг гэмтгүүр би тэрийг шивэцсэн байсан. Энийг арилгуулсан байна. Христ ч юм болсон учраас за ингээд Black China 1 жил болсны цэц 2023 оны 10 сард Дерек Миланото сүү тавьсан гэдгийг хэлсэн байна. Тэр одоо хүнтэй суужлаа юм уу да? Эхнэр юм лээ. Зөө. Тэгээд яг нь ер нь олонний өмнөөс нүднээстэй хол бай гэсэн зорилго тодорхой хэмжээнд биелсэн болоо даа л гэж бодож шít. Яг бас тийм айхтар мэддэг хүмүүс жоохон цөөхөндүүл байт юм бэл. Тий. Энэ яг нөгөө гэр бүлийнхээ шоунд тийм ээ оролцож байхад нь л хүмүүсийг мэддэг. Одоо тэмдээс ингээ гарцсан учраас бараг л мартчихад байх шиг байна. Тэгээ дээрээс нөгөө нэг ихч дүүс нь хитрхийн нэр хүндтэй учраас дарагдчихад байна л та сүлжэнд нь. Тэгэхээр бараг л анзаарахгүй байх шиг байна. За баярлалаа бүргийн нэвтрүүлгийн өндөрлөлийн студид хөтлөгч Чанцаами найруулагчаар ундрахнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтрагчаар хүүхэд бүрт эрүүл амьттай хүүхдийн баярын бэлгийн багц өвжи фэмили мөн жигүүр гараанд группээр хөгжүүлж буй ээлж төсөл болох нийв лайв картнала. Урьдчилан та бүхэн маань амар цаг нэвтрүүлгийн өглөө авсан сонсорой. Түр баяртай баярлалаа. Баярлалаа.